Энэ цулбуураа ер нь ингээ барихад зүгээр үү өст яхаа. За. Ер нь бол иймэрхүү байна шүү дээ. За харъя. Ингээд эндээс нь ингээд барьчихна. За. Тэгээд үүч. Манай дагуул. За та өөрийн унжгүй морийнхоо тухай яриач ямар цусмын ямар морь вэ? За энэ миний өөрийн хонгор алзан морь байна. Хонгор морь байна. Тэ. Одоо биеэр жижигхэн одоо ер нь хөөрхөн шавлаххан дэм хөнгөн дэм морь байгаа. Тэ. Ер нь уул хад одоо мод тийм газраар ер нь явхад их хөвтэйхэн жижиг ер нь тэгээ дамган яагаад аахгүй ер нь жижиг морж их хөвтэйхэн байдгийг. Зүг. Манай Монгол адууч их жижигхэн гэддэг штэ тийм. Монгол адуу ер нь жижиг юм. Ер нь шагаа шиг тийм жижигхэн шагаа шиг тийм пагдгаар жижигхэн байх мөчн их богинохон тийм байдаг л адуунууд л та ер нь манай энд адуу ер нь Монгол адуунууд байдаг. Тэр та ч одоо энэ түрүүн хэдүүлээ сунгаа хийлээ шүү дээ тийм ээ. Тэр сунгаан ч одоо энэ адуугаа бас хүүхдээ унуулад ингээд яваад байгаа нь ямар учиртай. Тийм нэг жижигхэн одоо 6-7 настай хүүхэд сургах маягаар хүүхэд урдан морины хүүхэд сургаж авах маяг бэлдэж байгаа гэсэн. Хойтон жил тэргээрээ хурдан морь унуулнаа л гэсэн. За. Унаач хүүхэд бол чухал биз? Чухал шүү дээ. Хамгийн чухал юм чи одоо унаач хүүхэд. Одоо ер нь тэгээд 5-6-ад нь ер нь сургаж ер нь л одоо Монголын хүүхдүүд чинь ер нь жоохон тийм 3 насаас 4 настайгаас морин дээр номхон морин дээр мордоо сурдаг байхгүй юу тий. Тэгэл 5-6-7 настайдаа бол одоо хурдан морь тэгээд унж эхэлж байгаа. За энэ ямар цусмын адуунууд их юм бэ? Европ тал руугаа юм өндөр нуруулаг адуунуудаа манай Монгол адууг ирлизжүүлж. За тэр нь эргээд одоо бас уралдаанд ордог ийм байдаг юм шиг байна те. Би бол сайн мэдэхгүй шүү дээ. Энэ тухай та бас яриач. Одоо манай энд бол нөгөө зуд дурхан янз бүрийн юм энэ төр болдог болохоор ер нь тэр бүх адууга энэ төр бол тэгж цус болохгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө Тэгэхээр ер нь одоо нэг уралдааныхаа юуг нэг 50% болгох ёстой ч юм уу одоо 25-аас дээш энэ төр байхгүй бол одоо тэгээ морь Монгол мориор унтахад ер нь бэрх болчиход байгаа юм л. Тийм ээ тий. Тэгэхээр одоо адуучин хүний үүрэг нь эргээд за уралдааны морийг одоо ирлизжүүлж ингэж уралдаж явах. Эргээд нөгөө Монгол төсвөртэй адуугаа бас хамгаалж хадгалж тийм байж авч үлдэхгүй бас болохгүй л дээ. Тийм байна. Тий. Унлаг одоо мэдээж энэ унлаг эдлэгээ одоо дээр нь мал хуугаа хариулахад одоо мэдээж морийг сургаж таарнаа. Тий. За хэрхэн яаж сургадаг юм бэ? Та тэрийг өөрийнхөө бас туршлагаас багасаа л эхлээд дааг байхад нь их сургах. Сургасан морь ер нь харгуу зөв ерөөсөө ингэж тийм бусган бэлгэн инээ тэрэ тийм буруу зүрүү зангуу ерөөсөө их гоё сурдаг л да дааг байхад тий. Тэгэл даага байхад нь сургаад одоо номхруулаад хүүхдээр нь олуулаад дааг болгоо тэгээ шүдлэн хязаалан тэгээ хязаалан болоод ирэхээр нь бол том хүм мордно тий. Айл тэр удам азарганы одоо ген гэдэг юм одоо нэг тийм тэр талаас л болно л доо. Ер нь ааштай азарганы төлөө бол бас их ааштай байдаг. Номхон ер нь тэгээд их төлгөөн тийм азарганы төлөө бол яг л эсхийгээ дуурайж л гарч байгаа тий. Номхон тий. Тэгээд тэр бүлгүүлээд л байдаг. Тэгээд бүлэгчээд яг тэгээд унлаг эдлэгээний морь болчихдөг юм уу? Яа тийм. Ер нь яг хөө тэгээд бүлгүүлээд унаад нэг идлээ тэгээд нэг одоо нэг 20 ч хоног байдаг юм уу? Тийм ээ 10 гаруй хоног ч юм уу тэгээд аргамжиж эдэлж унж сургаад тэгжиж яг хөө зүгээр тэгээд дунд нь эргүүлж тавиа дахиад нэг 7 хоногийн дараа барьж аваад энэ төр дахиж мордоод ингээд ойрхон
Тэгэж унж идэлнэ л дээ. Тийм үү. Тийм тэгэж сургана. Тиймэрхүү мөр ер нь гэхдээ бас жоохон юу байх баха. Жоохон догшин Ер нь ааштай байх баха. дошин ааштай. Одоо юу яа даагнаас нь сургасан морь бол илүү номхон. Ерөөсөө илүү номхон. Ерөөсөө одоо ингээд ийм хоёрын арга байна гэж. тий арга тий. Ачаад тээвэр ингээд тээ яадаг штэ тийм ээ. Одоо тийм юм хинтэр хийгээд дааг бол ерөөсөө ямар ч хар байдгүй тэгээд даагнаас нь сургасан. Тий дааранаас сургацсан. За ийм хоёр аргаар сургаад байна гэж ойлгоод зөв баг. Тийм болно. За хоёр. Өөр ямар нэгэн нууц арга байхгүй үстэй. Одоо өөр ямар нуус арга юу ах вэ? Ерөнхийдөө бол тэгэл тий. Бүлэгдэг босгодог тийм юм адуунуудаа яг уу тэгэл сургана. Зүгээр дааг багт энэ төр бол бас яг уу даагандаа ч гэсэн бүлэгдэг дааганаар энэ төр байж л байдаг. Зөв. Тий. Тэгээ яг уу бүлгүүлээд нэг 2 3 хоногийн дараа бүлэхаа байгаад дараад нь 6 7 хоногийн дараа чиг одоо номхороод ингээд дахиад махиад тэгэл сургаж байгаа. За. Ер нь бол адуу эзэн хоёр их холбогддог гэж би ойлгоод идэг. Зөв. Тэ. Тэгээд одоо морч нь ер нь эзнээ үнэрлэн ирж хөргөө. Тэгээд ер нь одоо хүн мал хоёр хоорондоо их дасна л да. За. Тэ. Одоо морь унж идэлж байгаа морь нөгөө үл хойлтой байх шаардлагатай л да. За. Тэ. Үл хоол одоо тэгэл гидсэн нэг сайхан үл хоолоо тааруулаад тий. Тэгээд аргамж номхон морь ингээл аргамжаал жоохон ааштай аргамжаанд бол ааштай тийм моринд бол одоо зарим давхар чөдөр хийж чадаа. Тий. За чөдөрлчин. Чөдөрлчин тий аргамжаал яг хуу давхар чөдөрлж байгаа юм л доо. Чөдөрлөхгүй болохоор бас аргамжаа тойрж янгуудаа таслаад явчих магадлал өндөр. Тий. За тэгээд чөдөрлөөд одоо тэгээд аргамжаад хононгуудлаа маргааш нь өглөө нар мантахаар яах вэ? Маргааш нь өглөө нь одоо тэгээд нар мантахаас ер нь өмнө одоо хонь малдаа явахаас өмнө авчираад л шууд морио авчираад услах хэрэгтэй. За услах хэрэгтэй. Тий. Ерөөсөө шууд авчираад ийш тийш мордож барайгүй ахтаа услах хэрэгтэй. За. Тий. Услах ёсон нь бол одоо яг нөгөө нэг морио хөлөргөж бариад услах юм бол нөгөө жилвэн гээд нэг айхтар уян суулгах магадлал өндөр л дөө. Тийм үү. Тий. Тэгэхээр одоо нөгөө намар бол одоо ингээд энэ зунаас хойш ингээд намар гэх юм бол ер нь тосон жилэм гээд нөгөө ер нь тийм юу талаараа жилвэн суучдаг. За тэр одоо бол унаж явж байгаад хөллөрцөн байх үед нь усчих юм биш үү? Тэгвэл аюултай болно шүү дээ. Тэгвэл тэгэх юм бол нөгөө одоо өвчин үеийн суунаа л гэсэн үг байхгүй юу? За. Тэгэхээр тэр морийг ирээд авчираад өглөө мордохоос өмнө бол услах ёстой. За. Тэгээд авчираад л одоо уян дараа байж уйчхаад тэгээ имэйл хазаар аваачаад тохоод тэгээд морио имэйлчхаад л байж байгаа. Одоо хонь мал руугаа орж гэртээ орж нэг цаймаага уучаа хондоо дагаад л шогшин штэ. За тэгээд хондоо дагаж шогсчоод. За тэр тэгээд л одоо өглөө нэг одоо алуун зун мууны үед энэ төр бол одоо өглөө эртх нэг 5 мав гээд 5 6 цагаас өмнө хонио бэлчээхгүй нар эрт халахаар ер нь өдрийн хонь малчнууд бол тэгээд байнга хөвтгээр үл хоолн тий ер нь одоо тэгээд идэж их муутай болоо штэ. Тий. Тэгэхээр өглөө халуунд өглөө их эрт энэ 5 цаг тэгэл хонио бэлчээгээд сайхан 4 5 цаг 4 өнгөргөө 5 гээд ч гэдэг юм хонио сайхан бэлчээгээд 10 11 гэхээс өмнө ер нь халуун цуунууд бол идүүлээд явчаад сэрүүн дээр идүүлээ явчаад ирсэн дэр байдгийг. За. Юу хондоо явж ирчээд яах вэ? Одоо тэгээ уян дээрээ тавина. Тий, хондоо явж ирчээд бол одоо өдөр халуун жоохон ингээд зуны халуун наранд энэ төр байх юм бол хондоо явж ирчээд ирээд морио уян дээрээ уяад имэйлийн аваад тэгээ уйчин штэ. Тий. Тэгээ уяаж байж лээ. Тэгээ байж. Тэр чинь нэг ясандаа бас тодорхой хэмжээнд юм идэхгүй цогдод байна гэж ойлгоод байгаа. Тий. Оройн л идүүлэх юм байна. Тэгээд ерөөсөө яг хуу дахиад л оройны нэг
оройхон шиг хонь малаа хураах наан цаана гэдэг ажил биш үү тийм ээ. За тэр авда дахиад морой имэлээд л одоо адуу мал өхөр мал байдаг юм уу тийм юмнуудаа хурааж нааш чааш нь болгодог байхгүй юу? За. Тэгээд оройхон буцаж одоо яг нөгөө тэгээд одоо бүхэл одоо мал юугаа ингээл орой хотлуулж яачаад буцаад л одоо оройнхоо имэлийг аваад идүүлнэ. За. Тий. Бороо мороотой үед яадаг яхаа. Өө ялгаагүй тэгээд идүүлнэ штэ. Тий. Мороотой энэ төр үед одоо идүүлээд тэгэл ялгаагүй яг ижил орой үдч тэгэл. Тэгээ нэг одоо яг ийм морийг хичнээн хоног унчаад тавьчих буцаагаад. Бас тавьдаг штэ тий. Тий. Ер нь бол нэг 7-оос 14 хоног энэ төр унаад. Тий. Тэгээ буцаагаад л тавиад дахиад нэг сар энэ төр болоо дахиж бусааж энэ төр барьж авдаг л да. За. Тэгээ яг хөө зүгээр нөгөө олон мориноосоо шалтгаална. Олон морьгүй тийм ээ. Энэ боохоо. Тэгээ одоо энд буу. За. За мориноос олон морь зортой бол одоо олон морьтой бол одоо 7 хоноод морио сайн юулах гэж байгаа юм одоо солих гэж байгаа юм л да. За. Юу лээ тэгээд тавих нь. За хоёул тэр модон дээр яач болно шүү дээ хаа. Өчиж тэгээд хоёул наан сууя тий. Ингээд за. Энэ морь унж байгаа хүн тоон туших гэдэг энэ уяаг одоо айгуу сайн хийхгүй бол болохгүй юм байна. Болохгүй шүү дээ. Хаач ерөөсөө яг одоо ингээд тоон туших гэдэг уяагаа их сайн зөв хийгээд одоо сорохгүй бол морио алдах гэх юм дэр. Тийм ээ тий.